сайн бацгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Бидний ярианы part 4-т маань тавтамаар л өнөөдөр part 4-өрөө маш сонирхолтой бөгөөд маш миний бодлоор бол маш хэрэгтэй сэдвийн талаар ярилцсанаа. Тэр нь амжилтын код гэж юу вэ? За хэрхэн өөрийнхөө амжилтын кодыг тодорхойлох вэ? Ер нь өөрөө тодорхойлж болт юм уу гэх мэтчлээ. За сайн уу цаамаа? Сайн удаа. Ойр дуулцаагүй хоёлаа. Уулзсантай таатай байна. Ажил дээр сайн уу? Сайн. За тэгээд хойлоо ярьснараа өнөөдөр амжилтын кодын талаар ярилцъя. За ер нь амжилтын код гэж юу юм бэ? За амжилтын код нь нумерологоор 5 оронтой тоо байдаг. Энэ тоонууд маань хүн бүрт байгаа. Өөрийнхөө он сар өдрийг хооронд нь нэмээд 5 оронтой код гаргаж ирнэ. Тэгээд тэр тоо маань өөрт нь хамгийн ээлтэй тоонууд байдаг. Тэгэхээр тэр тоонуудаа мэдээд авчих юм бол амьдралдаа ашиглаад хэрэгцээндээ оруулаад явах юм бол тоотойгоо илүү уялдаа холбоотой байж чадна гэсэн. Би нөгөө нэг яг санаж ин л та хамгийн их нөгөө нэг чамаар өөрийнхөө амжилтын кодыг тодорхойлуулаад тэгээд гисэн чиний хэлжсэн штэ. Ер нь яагаад ч мэдгүй нэг хүн болгоны өөрийн нэг дуртай тоо гэж байдаг гэ тэ. Тийм тэгээ нөгөө нэг хамгийн их тодорхойлож ирсэн чинь миний тоонд 3-ын тоо 2 удаа байсан. Тэгээд би ерөнхийдөө яагаад ч юм уу 3-ын тоонд ер нь дуртай л да. Тийм тэгэхээр тийм ерөнхийдөө хүмүүс мэддэг бахтай мэдэрдэг ч гэдэг юм уу те. Мэдэрдэг, дээрэс нь айгүй их тааралцдаг тэр тоонууд. За дээрэс нь утасны дугаар, машины дугаар хэрэгжилж байгаа зүйлүүдэд нь байж идэг. Одоо бидний тойрж байгаа бүх зүйлүүд тоо байж идэг. Амьдарж байгаа байр маань хэдэн давхарт амьдарж гин те. Тэгээд хаалганы тоот. За тэгээд бидний амжилтын кодонд байгаа тоонууд угаасаа заавал регистрийн дугаар, гадаад паспортны дугаар дээр явж идэг. Яг тэгэхээр тэртээ тэрнгүү бидний он сар өдөр явж байгаа штэ тэр дотор. Ингээд бас нэг цаг харахаар яг энэ цагийг дандаа хараад ах, энэ минутыг дандаа хараад ах ингээд зэгдэн штэ. Тэгээ анзаарах юм бол бас амжилтын кодонд нь байдаг тоонууд байдаг. Дансны дугаар гэж байгаа бидний хамгийн их хэрэгэлдэг. Дансны дугаар эхний 3 орон бол нэлээд төстэйдэж шүү дээ. 50-аар эхэлсэн бол хаан банкны данс, 400-аар эхэлсэн бол хөдөлთა хөгжил голомт гэж явдсан шүү дээ. Тэгээд арын тоонууд нь болохоор дандаа өөр бидэн шүү дээ. Анзаарах юм бол тэр тоонууд нь бас амжилтын кодонд нь байдаг тоонууд. Чиний хувьд болохоор яагаад 3-ын тоонд дуртай байсан чи 2 гарч ирсэн бэ гэхлээр хэдүүлээ 5 оронтой тоо гаргаж ирэх гээд байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр 5 нь өөр тоо байж болно. Хамгийн ихдээ 5 өөр тоо байж болно. Тэгээд зарим тоонууд нь давцаад явчих юм бол тоонууд нь багасаад давцсан тоо нь илүү хүчрээд ингээд нэг хүчтэй болоод ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо жишээ нь 3-ын тоо 2 шиг байх юм бол тэр 3-ын тооных нь энерги одоо илүү давмгаач гэдэг юм тий. Тийм шүү дээ. Шууд 2-оор үржүүлж ийна л гэсэн үг байхгүй юу? Тэгсэн мөртлөө чинийх нийт 5 тооноос 3-ын тоо 2 удаа байлаа гэж чинь цаана 3хан тоо үлдчихэж байгаад нийтдээ чиний 5 тоо чинь 4 өөр тооноос бүрдсэн байгаа байхгүй юу? Яа. Тийм. Тэгэхээр маш сонирхолтой. За тэгэнгүүт ер нь амжилтынхаа кодыг тэгвэл өөрөө тодорхойлж болд юм уу? Эсвэл заавалгүй одоо жишээ нь чамаарч гэдэг юм уу тийм мэржлийн хүнээр тодорхойлуулд юм уу? Заавал мэржлийн хүнээр тодорхойлуулах шаардлага байхгүй. Өөрөө тооцоод маш хялбархан. За хялбарах тооцоолох аргыг би Instagram дээр рилээр оруулсан байгаа. Тэгээ хүсэх юм бол рилийн маань үзээд өөртөө тооцоолоод гаргаад ирэх боломжтой. За тэгээд амжилтынхаа кодыг гаргаад ирчих штэ. За минийх одоо жишээлбэл 2, 3, 5, 6, 7 гэх за ийм 5 тооноос бүрдэж байна гэд нэг хүнийх гараад ирлээ гэж бодъё. Тэгэхээр энэ тоонуудыг заавал мэддэг байх шаардлагагүй. Энэ тоонууд надад ээлтэй байна гэд эхлээд харчихна. За нийт 9 тооноос 5 тоог нь гаргаж ирж байгаа гэсэн үг. 1-ээс 9-ийн хооронд. За тэгээд энэ дотор давтсаж байгаа тоонууд байх юм бол тэднэр нь илүү өөрт нь сайн гэсэн үг энергийн хувьд.
Тэгэхээр аль болох тэр тоонуудаа бас илүү сонгоно гэсэн үг. Тэгээ чиний хувьд бол 3-ын тоог хамгийн түрүүнд сонгож ашиглаж байна л гэсэн үг байхгүй юу? Яагаад гэвэл чамд 3-ын тоо 2 байгаа учраас. За, энэ тоонуудаа мэдээд авчих шүү дээ өөрөөсөө тооцоолоод. Тэнгүүтээ өөрийнхөө хэрэглээнд оруулна гэсэн үг. Нууц үгэндээ оруулж болно. Яг энэ дараалалаар нь нууц үгэндээ оруулж болж гин. За утасны дугаар, шин дугаар авч байгаа бол энэ тоонуудаа нааш цааш нь болгоод өөртөө ямар тааламжтай байна. Одоо яаж харуул өөрт нь таатай харагдаж байна. Тэр байдлаар нь байрын солиод авах боломжтой. Тэгээ 5 тооноосоо 4-ийг ашиглаад одоо нөгөө нэг утасны дугаар дээр сүүлийн 4 орон тоог сонгохоор бол за бас машины дугаар дээр ч гэсэн машины дугаар дээр 4 тоо байгаа учраас 4-ийг л сонгох гэсэн үг. Пин код гэх мэтчлэн яаж ашиглаж болно. За дээрэс нь ямар нэгэн байдлаар ингээд за 2 гэрээ байлаа гэж бодоход гэрээний дугаар гэж байдаг шүү дээ. Тэр хүний хувьд бүх тооцооллуудаа хийгээд бүх зүйл нь ижилхэн байгаад 2 гэрээнээс сонгож чадахгүй байлаа гэж бодоход тоог нь хараад аль өөрийнх нь амжилтын кодт нь түлхүү байгаа тоотой гэрээгээ сонгоно л гэсэн үг. Тэгэхээр нөгөө тэр нь Гэхдээ би зөвхөн тоог нь хараад шууд сонгоорой гэж зөвлөхгүй шүү. Яг ижилхэн гэрээ байгаад тэндээсээ бүр эргэлзээд яах вэ? Аль нөхцөл нь надад таалагдаад байгаа, аль нь ашигтай байх юм гээд бүр аргаа барсан үед нэг яд штэ бууддаг штэ буудаж сонгодог штэ. Тэгэхээр буудахгүйгээр бид нар тоогоо мэдсэн байгаа учраас тэр давуу талаа ашиглаад сонгоно гэсэн. За тэгвэл нөгөө нэг өөрийнхөө амжилтын кодыг тодорхойлох рисийг энэ бичлэгнийхаа description хэсэгт нь үлдээчи. За тэгээ сонсож байгаа хүмүүс нь тэр рисийг үзээд өөрийнхөө амжилтын кодыг тодорхойлж болох нэ. За тэгээд амжилтын кодыг тодорхойлсноор өөрийнхөө амьдралд хэрэгжилж эхэлнэ гэсэн үг. За тэгээд дараагийн том сэдв гэх юм бол тэр яг тэр кодоо амьдралтаа хэрэгжүүлээд тэгээд өөрийнхөө амжилтын кодыг мэдэж авснаар за яг энерги илүү өсгөх гэх юм одоо тий нэмэх энергитэй болно гэдэг гэх юм уу. Тэгээ ерөөхдөө бол амжилтаа хэрэгжүүлснээр илүү одоо эд баялагтай амар амгалан тайван амьдрах одоо тэр амьдралын үндэс нь болно гэсэн үг юм уу да. Тийм. За амжилтын код маань 5 тоотой байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ тоо болгон маань ямар нэгэн зүйл илэрхийлж идэг тэр хүнд зүйл илэрхийлж байгаа энэ тоог илүү эрэг энергитэй, илүү хүчтэй энергитэй болгохын тулд бид нэр тэр тооныхоо зөвлөмжийг дагаж явах хэрэгтэй. Тэгэхээр одоо тэр зөвлөмж рүү орно. Гэхдээ бас бүх юм хоёр талтай байгаа шүү дээ. Сөрөг талт байгаа. Тэгэхээр хэрвээ энэ энерги маань буруугаар яваад ивэл хасах руу орж идэг. Тэгэхээр хоёулаа өнөөдөр энерги маань нэмэх рүү ордог, хасах руу ордог гэж ярина. Тэгээд шууд 1 2 3 4 5 6 7 8 9 гэд нийт энэ тоонуудынхаа жижигхэн товчхон мини зөвлөгөө гэх юм уу? Тийм зүйл ярина. Тийм тэгээд сонсож байгаа хүмүүст маань яг ингээд тоогоо тодорхойлчоо. За тэгээд яг сонсож аваад амьдралдаа хэрэгжүүлж эхлэх нь бол ерөөсөө миний бодлоор бол маш хэрэгтэй зүйл шүү. За тэгээд яг нэг бүх юм хоёр талтай гэдэг шиг нэмэх хасгыг нь сайн сонсож аваад за тэгээд өөрийгөө бас өөрийгөө ажиглана гэсэн үг шүү дээ. За би яг ийм хөвлөлтүүдийг гаргаад байгаа мó? Гаргаад байгаа бол би яг ингээд байгаа учраас одоо хасруу авах юм байна. Тэгвэл би ийм үйлдэлүүдийг хийгээд тоогоо нэмрүү оруулчихъя, энерги нэмрүү оруулчихъя гэж тийм байдлаар сонсож аваарай гэж бас хэлмээр санагдлаа. Тийм. За тэгээд нөгөө тоо маань давцаж болно гэж түрүүнээс хойш яриад байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд яриад 1-ийн тоо, 2-ын тоо, 3-ын тоо гэж яриад онгод 3-ын тоо болохоор чиний хувьд одоо хамгийн анхаарах тоо ч болчихж байгаа байхгүй хоёр шиг байгаа учраас тэгэхээр сонсогчд маань ч гэсэн хэрвээ өөрсдийнхөө амжилтын кодыг гаргаад давцаж байгаа тоонууд байвал хамгийн түрүүнд хамгийн их давцаж байгаа тоон дээр анхаараарай. Одоо тэр тооноос эхэлж зөвлөмжүүдэд дагаж эхлээрэй гэж зөвлөх гээд байгаа юм. Тийм, одоо хамгийн хүчтэй гэсэн үг шүү дээ, тий? Тийм, хамгийн их нөлөөлөд байгаа байхгүй тэр хүнд амьдрал нь нөлөөлөд байгаа гэсэн үг.
За тэгэнгүүт одоо эхнээс нь хэлчихье. За нэгдүгээр та хэд маань амжилтынхаа кодыг тодорхойлоорой. За тэгээд тодорхойлох бичлэгийг нь description хэсгээр байршуулчихна. За тэгээд амжилтынхаа кодыг тодорхойлсныхаа дараа нөгөө кодоо сайхан бичиж аваад за тэгээд зөвлөгөөнүүдийг маань одоо 1-ээс хүртэл тооны дагуу сонсоод тэгээд амьдралдаа хэрэгжүүлж эхлээрэй. За тэгвэл хоёулаа нэгin тоноос эхлэх үү те? Тэгээ. Нэгin тоноос эхлэе. Тэгээ энэ удаад хэдүүлээ жоохон хасах талаас нь ярьж эхлээд гэрээ танд ийм хасах одоо энэ тоон хасах руу орсон байвал нэмэх рүү оруулах хэрэгтэй ийм зөвлөмж байна гэд дандаа жижигхэн ерөнхий зөвлөмжүүд явж байгаа шүү. За тэгвэл эхлэе те. За тэгээ. За нэгin тоо хэрвээ таны амжилтын кодонд нэгin тоо байгаа болвол энэ тоо маань хэрвээ хасах руу орсон болвол танд та бүх юмыг заримдаа ингээ ганцаараа хийх гээд бусдаас тусламж авахгүй би өөрөө гэдэг зан чанар гарч ивэл хасах руу орох гээд байна гэсэн үг. За дээрэс нь жоохон эго өндөрсөөл би мундаг, би лаг, би чадчихээн, би гэдэл одоо нэгin тоо ч өөрөө бас яг нэг гэдэг нь ганцаараа гэдгийг илэрхийлж байгаа учраас тэгээ лидерийн тоо байгаа учраас хасах руугаа ороод ирэхлээрээ ийм зан чанарууд гарах гэдэг. Мөн өөрөө лидерийн тоо байгаа учраас өрсөлдөөнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байх магадлалтай байдаг. Дээрэс нь бусдаас шүүмжлэлийг авч чадхаа болцсон юм шиг зан чанар гарч ивэл таны амжилтын кодонд байгаа нэгin тоо хасах руу орох гэдэг шүү гэсэн анхаарлын тэмдэг явж гинэ гэсэн үг. За дээрэс нь хэрвээ та ямар нэгэн зүйлийг эхлүүлчихэд дуусахгүй шууд эхлүүлээл удааг байхдаа хаяад байвал энэ нэгin тоотой хүмүүс маань нэгin тоон хасах руу ороод байна гэсэн үг. За тэгвэл хэрвээ саний миний хэлсэн хасах руу оруулж байгаа зан чанарууд танд өөрт чинь ингээд байгаа юм шиг санагдчихэвэл энийг яаж нэмэх рүү оруулах вэ гэхээр энэ тоог яаж нэмэх рүү оруулах юм бэ гэхлээр литрийн тоо гэж ярьсан те. Тэгэхээр илүү тэгж нөө босс хүмүүсийг контролдох гэхээсээ илүүтэйгээр манлайлагч байх чадваруудаа өсгөөрэй. Манлайллын сургалтууд байдаг шүү дээ те. Мундаг манлайлагч яаж байх вэ гэдэг. За дээрэс нь манлайлагч байгаад баг хамт олныг яаж удирдах вэ? Баг хамт олонтой яаж ажиллах вэ гэдэг ийм сургалт мэдлэгүүд өгдөг шүү дээ. Тэр мэдлэгүүдээ өсгөх юм бол таны амжилтын кодын нэгin тоо нэмэх рүү ордог байгаа. Дээрэс нь юмыг сөрөг талаас нь биш, илүү ирээд талаас нь хүлээж авахыг хичээгээд өөртөө тэр хандлагыг суулгаад авах юм бол нэгin тоо нэмэх энерги рүү ордог. За дээрэс нь шинэ зүйлд сайн дасан цогцож чаддаг хүмүүс учраас шинэ зүйлд өөрийгөө ингээ сайн дасан цогцож чадж байгааг анзаарах юм бол таны нэгin тоо нэмэх рүү орсон байгааг илэрхийлнэ. Хэрвээ таны амжилтын код нэгin тоо ихтэй байвал та нэгin тоо одоо 2 3 шиг ингээд тэ нэгээс илүү байгаад та карьерийн хувьд амжилттай байгаа болвол таны нэгin тоо бол айгүй сайн нэмэх рүү орсон байгааг илтгэж байгаа. За ийм байна. Тий. Надаас нэгin тоо байдаг байхгүй юу? Тэгээ би яг зүйлүүд яг би гэж яг тэгдсэн юм аа. Тэгээ нөгөө нэг яг одоо хийж байгаа бүх төслүүдээ ингээд өөр хийх гээл ингээд оролдоол хідэн талаас нь оролдоол тэгээл яг ганцаар хийх яваад байгаа байхгүй юу? Тэгээ би яг уул нь бол багаараа хийх хэрэгтэй юм уу те? Ажил нь. Ер нь бол одоо зарим зүйлийг бол тийм. Тэгээ нэг хүнээс тусламж асуугаад би чадахгүй байна. Хоёул ингэж хийчихье ингээд асуугаад хамаагүй амархан хийж бас болох юмнуудыг ингээд өөрөө ганцаараа хийх гэж яваад байгаа байхгүй юу? Тэгээд бас анзаарлаа. Тийм. Тэгээ яг ялангуяа нөгөө нэг би яг тэгдэм байлээ ингээд яг одоо жижигхэн ч юм уу амжилт гаргаад айгүй гой байх юм бол яг би гэхэд тэгээд ирдэм байлээ. Тэрийг өөрөө анзаарсан.
Тийм тэгэхээр одоо мэдээд авсан юм чинь энийг тухайн хүн өөрөө л өөр дээрээ ажиллаж өөрчлөх гэхээс биш би эндээс зөвлөгөө өгөөд тухайн хүн маань өөрөө үйлдэл авахгүй болвол ямар ч үр дүнгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрийнхөө хандлага болон тархитайгаа л ажиллах хэрэгтэй болчихж байгаа. Яа. Тэгээ ер нь бол эхний их юм сураал зөвлөгөө аваад энэ хүнээс ингээл зөвлөгөө аваад тэгээ яваад байгаа ч гэсэндээ амьдралдаа баах ч гэсэн хэрэгжүүлж эхлэхгүй бол ер нь бол тийм шүү л гэж би бас сүлээд ойлгоод байгаа. За тэгвэл чамаас асууя. Тэгвэл энийг сонсоод чиний нэгэн тоочин бол бас ингээд тасах руу орох хандлагатай болсон биз дээ. Тэгэхээр одоо яа гэж бодож байна? Одоо жоохон эго буулгаад тэгээд нөгөө нэг манлайлах чадвараа сайжруулъя гэж бодож байна. Тэгэхээр би ерөнхийдөө нөгөө өөрийгөө байглаасаа ерөнхийдөө баг удирдах чаддаг гэж боддог байхгүй. Яаж ч мэдгүй хүний танихтаа сайн одоо ингээд энэ хүн нь иймэрхүү ажил хийх юм бол илүү хийх юм байна. Энэ хүн нөгөө өөр ажилдаа илүү сайн юм байна гэж таньждаг. Тэгээд тэнгууд нөгөө нэг за чи тэрийгээ хийгээд би энийгээ хийгээд ингээ хамт хийчихье гэж тэнгууд надаас аягаас нэгдэг байхгүй юу. Тийм болохоор зэрэг жоохон багийнхаа хариуцлагыг жоохон аваад гэтээ нөгөө нэг хүмүүсийг нэг даргалахгүйгээр зүгээр нөгөө нэг хамтдаа ингээд хийчихье. Тэгвэл гоё штэ гэдэг нэг тийм тийж энерги тийм байдлаар ажил эхлэе гэж бодож байна. Яг тэгж бодож байна одоогийн байдлаар. Тийм. За дахиад нэмэлтээр зөвлөгөөгийн нэгийн тон дээр заавал ажил дээр гэхгүйгээр ямар нэгэн зүйлийг бүр гардаж аваад зохион байгуулах. Тэгэх юм бол нэгийн тоо аягүй сайн тухайн үедээ бол одоо хасах руу орсон байгаа зүйлийг нэмэх рүү оруулна гэсэн. Тэгээ тэр нь заавал тийм том юм байх албагүй, эсвэл заавал ажилтай холбоотой байх албагүй. Тэгээд нэгэн тооч өөрөө манлайлалын тооч за ингээ нүуний мундаг мэрэгчлэн байгаа л тийм байх албагүй штэ. Зүгээр л ажил дээрээ үе хэдүүлээ те уул руу алхахыг бид нэг ингээд агүй их хөдөлгөөнгөө нилээд сар суучлаа те ингээ хөшөөдөө компьютерийн ард ингээд суучлаа хэдүүлээ юу алхалт хий гэх тэрийг зохион байгуулаад за тэдээс цуглая шүү энэ газраас ийм хувцснуудаа өмсөөрэй за би энийг хариуцъя одоо чингээ чи юу ачихдах уу одоо усундаага хоёр хүн та хоёр бэлдээрээ болт батаа хоёр одоо сэндвич хийх талхныхаа материалыг бэлтчих гэдэг юм үү те ингээд дандаа юм манлайлалын юу хийгээд байгааз ингээрээ тэгээрээ зохион байгуулаад тий. Тэгээ зохион байгуулж байгаа мөртлөө тэрүүхэн тэндээ бас үүрэг даалгавар өгөөд байгаа үстэй. Тийм байна. Тэгэж жижигхэн зүйлээр нэмхрөө оруулна. Яг гэвэл энерги яг ижилхэн байхгүй юу? Тэгээ одоо жишээ найзууд дундаа гэсэндээ бүгдээрээ нэг хагас өдөр ойрхон салхин гарыг тгий тийшээ явъя ингээ гэж зохион байгуулах гэсэндээ бас орно гэсэн үг үү те? Тийм штэ. За зугаалах, салхинд гарах бас ийм тохиолдлууд байдаг шүү дээ. Хэдүүлээ байгууллагаараа нэг газар очиж хандив үргэе те. Нэг тэ хөгшчүүлийн асрамжийн газар очиж ингийн ч гэдэг юм уу юу ч хийж болно. Тэгээ дараад нь бодох юм бол зөндөө зүйлүүд байгаа. Вау. Тэгэхээр миний найз тэгэрэй заяа. За тэгээ. Би яг нэг засахад болчлаа. Одоо roommate-ийг маргааш хайкинг хий гэж зохион байгууллаа гэж. Тийм штэ. Нэг хүнтэй чамаагүй юу ааштай хоёулаа явж болно штэ. Тэгээ одоо ингээл давар доорож хадах бүрнэл гэсэн үг штэ тий. Тийм штэ. Гол нь үйлдэл авах байхгүй юу? Заавал хүнийг том юм бодоод за яшиг гэд хойшин тавиад байлгүйгээр яг жижигэн ч гэсэн хамаагүй үйлдэл хийгээд энерги өсгөрөө гэж. Яа. За тэгвэл дараагийн тоо руу орох уу? За тэгээ хоёрын тоо руу оръё. Хоёрын тоо. За хэрвээ хоёрын тоотой хүмүүс маань одоо өнөөдөр хасгаас эхэлж байгаа. Тий. Шийдвэр гаргахтаа муу дандаа одоо би даач шийдвэр гаргаж чадахгүй эргэлзнээсээ болоод бусдын нөгөө саналыг сонсоод нөгөө өөрийнхөө шийдвэрийг баталгаажуулахын тулд тэгж байгаа болвол ерөөхдөө бас хоёрын тоон жоохон сулраад байна гэж харж болно. Хайрлуулах дуртай. Тэгээд одоо нөгөө нэг өөрт нь хайр дутагдаад ирэхлээр яг нэг жоохон манипуляц хийх гэдэг
чи намайг хайрласангүй, чи намайг тоосонгүй гэдэг нөгөө бусдыг нөгөө эмоцийг гаргаад те өдөх гэх юм уу те. Тийм ялангуяа өдөхтэй юм хэрүүлийн шинж чанартай тийм үйлдэлүүд өөрөөс нь гараад байвал хоёрын тоо маань хасах руу ороод байгаа учраас өөрөөс чинь ийм зан чанар гарах гэдэг шүү гэдгийг хэлж байгаа шүү. За энэ саний ярьсан зан чанар дээр дөрөөлөд энэ зан чанар маань хэрт урт удаан хугацаанд ингээ хасахтаа яваад ах юм бол гэж нөгөө юу яадаг болчдөг. Нугшуу тэгэл нэг ярьсан юмаа дахиад ингээл сөхөөл те саний нэг манипуляц хийсэн юмаа дахин сөхөөл ингээл нөгөө нушаад ах тэгээ салахгүй ингээд наалтчихдээ штэ тэгээд ах шинж чанартай болчдөг. За хоёрын тоо гэхлээр нөгөө юу хасах руугаа ороод ирэхлээр хоёр нүртэй юм шиг болчих тал байдаг. За хоёр нүртэй гэдэг нь болохоор нэгэнд нэг юм хэлчихэд нөгөө өндөө өөр юм ярих. Дээрээс нэмийгаа дагаад хов зөөх, худлаа ярих гих мэтчлэн зүйлүүд ажиглагдах гад байвал хоёрын тоо маань бүр нилээн хасах руу ороод байна. За ялангуяа амжилтын кодонд чи хоёрын тоо нөгөө тоо маань их байгаад ирэх юм бол тий 2 3 4 ч хийж болно шүү дээ. Тэ гих мэтчлэн байх юм бол энэ дээрээс анхаарах хэрэгтэй байх нэ. За дээрээс нь хасах руу ороод ирэхлээр хүнд итгэдэггүй болдог. Тэгсэн мөртлөө өөрөө айгу тийм нууцлагдмал өөрийнхөө дотор юу болж байгааг дандаа нуудаг. Өмнө бас хэдүүлээ ярьж ирсэн шүү дээ. Үгээ залгидаг, үзэл бодлоо хэлэхээр болчдөг гэдгийг ярьжсэн шүү дээ. Тэр зүйл бас хоёрын тоон дээр ажиглагдах нэ. За саний ярьсан сул талууд хоёрын тоотой хүмүүс маань сонсоод өөртөө нь ажиглагдсан бол дараачийн зөвлөгөөнүүдийг сонсоорой. За хоёрын тоо хамгийн түрүүнд хоолойныхоо энергийг ярих ур чадвараа нэмэгдүүлж авах хэрэгтэй төрлийн хүн. Тэгэхээр хэрвээ ярьдгүй ажил хийдэг бол аль болох нийгэмд гарч тэ ажлын бус цагаараа хүмүүстэй ярилцах амьд харилцаанд орж иж нэмэх рүү ордог. Энэ тоо маань аягүй гоё нэмэх рүү орж эхэлдэг байгаа. Хоёрдугаар байгальд гарч явах хэрэгтэй. Ингээд том хотод ингээд бужигнаа ихтэй их том хотод ингээд хит удаан байгаад байглаасаа хөндөрөөд гэхдээ хугацааны үед ярьж байгаа шүү. Байглаасаа хол байгаад хөндөрөөд урт удаан хугацаанд ингээд яваад ах юм бол бас хасах руу ороод идэг учраас аль болох байгаль руу явж байглаасаа энерги авах ёстой хүмүүс байгаа. За өөрийгөө тайван байлгаж авах хэрэгтэй төрлийн хүмүүс тэгэхээр meditation бясалгал гэж ярьдаг шүү дээ. Тодорхой хэмжээнд бясалгал хийж авах хэрэгтэй. Тэгээ өөртөө яг юу таалагдчих чинь тэрийг олох хэрэгтэй. За намуухан усны аяг таалагдж гин үү? Эсвэл салхины аяг таалагдж гин үү? Одоо YouTube-аас сайхан бол зөндөө ингэ тайвшруулах дуут бясалгалууд байгаад байгаа шүү дээ. Тэгээ тэрнээс сонсож байгаад өөртөө зохимжтой байгаад хаяач гэсэн ингээд алхаж байхдаа ч юм уу эсвэл өглөөс ирээд ч юм уу тэгээ сонсож явах хэрэгтэй. Тэгэж зөвхөн тэрийг сонссноор хоёрын тоо чинь одоо тайвширна гэх юм уу тий хоёрын тоо чинь илүү юм уян хатан болоод нэмэх энерги рүүгээ ордог байгаа. За ер нь бол аюу сайн хүмүүсийн хооронд энэ дипломат харилцаа үүсгэж чаддаг хүмүүс байхгүй юу. Тэгээд ер нь бол энэ хоёр талыг гүүр болж чаддаг, гүүрлж чаддаг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр юм зууч хийх, харамгүй одоо өөрийнхөө найзыг нөгөө найзтайгаа танилцуулах гэж нөгөө харам одоо тэр зуучлах үйл ажиллагаанаас татгалзахгүй байх хэрэгтэй гэсэн. Одоо бид нар жоохон тэгдэг штеп. Одоо ингээд жишээлбэл чи надад үгүй надад нэг ийм хүн хэрэгтэй байна. Хуульч гэдэг ч юм уу те. Хуулийн мэдлэгтэй хүн хэрэгтэй байна тэгээд нэгүүд надад хуульч найз байлаа гэж бодъё. Тэгсэн үрчлээ би те танилцуулахгүй. Тэгмэд яах энэ хоёрыг танилцуулчих юм бол намайг тоохоо болчин ч гэдэг юм уу. Ямар ч шалтгаан байж болно шүү дээ. Тий. Эсвэл одоо тэр нь бас бизнес хийж болно шүү дээ.
Надад нэг ийм үйл ажиллагаа хийдэг компани хэрэгтэй байна. Гэт тэнгууд нь би бас дундаас нь зуучлагынхаа хөлсийг авах гад үйл хоёрын хамтын үйл ажиллагаанаас ингээд хэдэн хувийн шимтгэл авъя шүү гэж ячингуудаа за дараад нь энэ хоёр маань би бинаа таньдаг болчохоор намаагаа хайчин ч гэдэг юм уу те. Тийм тэгэхээр тийм зүйлийг лесбити юу яагаар нөгөө логикоор тархиараа бодоод тэгэх юм бол хоёр чинь хасах руугаа орж байгаа шүү. Тэрийг харамгүй хийж ах ёстой шүү. Буцаад тэр чинь кармагаа дагаад ирдэг. Тийм хоёрын тоо чинь нэмхрүү ороод байгаа учраас өөр зүйлээр ирд юм аа. За дээрэс нь маш сайн юмыг мэдрэж чаддаг, мэдрэмжтэй, зүүн савын өндөртэй хүмүүс учраас агүй сайн тархиа амрааж явах хэвээр, нойроо сайн авч явах хэвээр, тархиа амраахтаа яг нэг зүйл рүү төвлөрсөн юм активитинууд байгаа штэ. За ингээл нөгөө нэг ном унших юм уу? Спорттэй ном унших байж болж байна. За спорт дээр ч гэсэн яг нэг юм анхаарал зөвхөн яг тэр лугаа ингэж анхаарч ээж л нөгөө хийгддэг зүйлүүд байгаа шүү дээ. Бүжигч орно. Бүжигч гэсэн ингээд хөдөлгөөн хийхэд бол заавал ингээд төвлөрөөл гэл тэр гарыг хөдөлгөөл давхар гар хөдөлж явах таазыг хөдөлгөхөөл ингээд анхаарал өөр тийшээ явахгүйгээр нэг зүйл рүү төвлөрөөд байгаа шүү дээ. Тэр зүйлүүдийг хийж авах хэрэгтэй. Тэгжээч зүүн сонь буцааж илүү хүчтэй болдог учраас тэгж зүүн сонгоо нэмэхээс гадна хоёрын тоогоо нэмэх рүү оруулнаа. Вау. Танд хоёрын тоо байгаа юу? Хоёрын тоо байхгүй. Байхгүй аа. За гурван тоолоо орё. Тий, ер нь нөөш тий хэлмэл одоо энэ манайхаа сонсож байгаа хүмүүс маань одоо ингээ яг асруу ордог шүү гэсэн энэ зөвлөгөөнүүдийг хэлж эхлэнгүүт манайхаа эгогоо жоохон буулгаад яг хүлээцтэй өөрөөсөө яг анализтай сайн тэгж сонсоорой. Угаасаа яг одоо шинэ хин нэгний сур талыг хэлж эхлэх чинь бас угаасаа нэг тийм гоё биш шүү дээ сонсож байгаа хүмүүстэй. Гэхдээ яг таны өөртөө төлөө шүү гэж хэлмээр санагдлаа. Тийм шүү дээ. Ер нь бол сул талтай тулаа мэдээд авна гэдэг чинь бүр айгүй хэрэгтэй байхгүй. Тэрэн дээр хүн ажиллаж чадна. Тэгээ ясарх юм бол чи ихтэй ойрч гэсэн зөндөө сул талтай байгаа. Тийм. Ажиллаа л байгаа болохоос шүү. Тий. Тэгэл тийм байлээ. Угаасаа нөгөө нэг урт хугацааны одоо ингээд хамгийн анх зүлгээ авчаад, тоогоо мэдж авчаад тэрийгэ мартна. Тэгэл эргээд гинт хаяа санана. Өө би ингээд сүүлийн үед ингээд байсан чинь насруу хараад байгаа юм бэ штэ гэ. Тэгээд нөгөө үйлдэлүүдээ багасгаж эхлэн гэдэг ч юм уу. Энэ нь бол угаасаа ингээд амьдралын хэм маяг гэсэн юм уу да. Тэгэхээр нэг сонсчвал тэгэл нэг засаал окей одоо ингээд болцсон гэдэг бол тийх бол биш. Тий. Яг зөв. За 3 руугаа оръё. Миний хайртай 3 аа. За 3-ын тоо. Ярилцъя. Хэрэг таны амжилтын код нь 3-ын тоо байгаа бол дараах зүйлүүд ажиглагдах нэ. Хасах энергиээр орсон 3-ын тооноос эхэлье. За харилцаанаас хамааралтай болдог. За харилцаа гэдэг нь болохоор хосын харилцаа гэж байгаа шүү. Нөгөө партнераасаа хамааралтай болоод идэв. За тэр нь юун дээр ажиллах вэ гэхээр одоо юун дээр ч хийж болно шүү дээ. Жишээлбэл ингээл нөгөө хүн нь ингээл за би өнөөдөр найзуудтайгаа суун шүү, оройт шүү гэхлээр заавал эрт ирүүлэх гээл те. Заавал нэг ингээл цуг байх гал тэр чинь бас нэг юм хамааралтай болоод шүү дээ. За дээрс нь санхүүгийн хамааралтай болох. Ялангуяа энэ бол эмэгтэйчүүд дээр ажиглагддаг. 3-ын тоотой эмэгтэйчүүд нөхөрт гараад хүүхэдтэй болоод ирэхлээрээ яг ингээ бүр ихнэр бүр ялангуяа ээжийн статус руугаа хит ороод тэгээд нөхрөөсөө хамааралтай болчдөг санхүүгийн хувьд. Тэгэхээр энэ нь бол 100% хамааралтай болно гэдэг нь 3-ын тоотой эмэгтэйчүүдийг хасах руу оруулж идэг зүйлээдэг. Тэгэхээр энэ шууд нэмэх рүү оруулах юм хэлчихье. Энэ яг вэ гэхлээр одоо олон хүүхэдтэй хүмүүс ээж болно, ажиллах боломжгүй байгаа хүмүүс байна шүү дээ, тий. Гэхдээ бүр жоохон ч гэсэн хэмжээний өөрийн гэсэн орлоготой болох. Тэр нь заавал ингээд бүр хэдэн 100,000 тий 500,000 600,000 байх албагүй. Зүгээр л 10,000 төгрөгийн орлого олоход тэр нөгөө орлого олсноо л үнэн багхгүй юу? Тэрний энерги чухал байхгүй юу? Тэгэхээр нэг гараараа жижигхэн юм ийгээд борлуулах ч юм уу, эсвэл одоо онлайнаар нэг юм захиалчаад тэрийг зарах ч юм уу тий. Нэг тийм жижигхэн зүйл байхад болох
болно. А хэрвээ тэр нь ингээд томрох цаашдаа бизнес болоод томрох юм бол бүр л сайн биз. Аха. За тэгэхээр тийм байгаа. За дээрэс нь зөвхөн нөхрөөсөө биш 3-ын одоо эмэгтэйчүүд дээр ярьж байгаа шүү. Зөвхөн нөхрөөсөө биш ааваасаа, ээжээсээ, одоо эхчээсээ ч гэдэг юм санхүүгийн ер нь хамааралтай байх гэдэг. Тэгэхээр тэрийг ер нь аль болох багасгах нь independent өөрөө тий болох хэрэгтэй. Тийм. За аюух эмоц нь дээшээ доош аюух савладаг. Баярлахаараа хөөрхөөрөө гэл хит хөөрөөл юмд гомдоод гутрахаараа хит гутраал тэгсэн мөрчлөө тэр гутарж байгаа эмоцороо унж байгаа шалтгаан нэг юм жижигхэн зүйлээс байж байдаг. Тэгэхээр эн чинь ингээд дээшээ доош ингээд аюух савлаад тахлаар ер нь бол эрүүл бус байдал ахгүй ер нь энэ тоо маань хасахтай байна гэсэн үг. Тэгэхээр ер нь бол эмоцоо ер нь удирдах сурах. За хитрхийн нөгөө ингээ удаан тийм эмоцн савлгаатай байгаад ирэхлээр юм орилоо, чарлаа тийм ингээ уурлахаараа ингээ юм хашгичаал юм шитгэл гэдэг хүмүүс идэрч тээ гэдэг нэг сандал мандал шидэл хан маань мэдээд идэг хүмүүс байгаа штэ. Муудалцахаараа тэр чин 3-ын тоо чин давмгаалаад бүр ингээд даанжраад байгаагийн шинж байгаа. Тэгээ бас яг өөр тоотой бас хосолж болно л доо. Тийм зүйл ажиглагчсан. Амар тий. Миний найз юм шийдсэн үү? Айр тэтээггүй л дээ. Гэхдээ ер нь би харин нэг танаа тийм тохиолдол байгаа. Би бүр яг амар тодорхой санаж байна. Би ер нь хэд тэгж амар ууралж үдчихэж байгаагүй. Гэтэ яг нэг удаа ингээд бүр ингээд уураад готлмотлоо шидчихсэн түүх бол байгаа. Яг нүдэнд харагдчих. Тий. Гэвтэл уурлахаараа яадагчгүй хүмүүс биеийн яадагчгүй хүмүүс байж шүү дээ. Тэгэхээр бид нар чинь өөр тоотой хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Би бүр амар асуугаа охин байсан үе юм байна. Одоо ингээд бодсон чи одоогоос 3 жилийн өмнө юм уу да. Тийм. За дараагийн нөгөө 3 тооны хасах чанар нь юу вэ гэхлээр ойр дотныхоо хүмүүсийг аягүй их контролдох гэдэг ингээд яг өөрийнхөө үн цэнтэй ойр гэсэн хүмүүсийг тэгээд нөгөө амьдрал руу ингээд туршуугаа дүрх гэдэг. За шууд гэр бүл, найз нөхөд тий ажил дээрээ тэгээд нэг юм тэр дотроо ингээд нэг юм доминант нь байх гад. Тэгэл ингээл ээж рүүгээ ч залгаал, эгч рүүгээ ч залгаал та ингэ тий ингээл нэг зөвлөгөө өгөөл тий инх гэдэг. Тэгээд нөгөө нэг зөвлөгөө өгсөн бол яг тэгсэн үү гэж асуугаал тий. Би таны нэг шинжилгээнд ороодгооч гэсэн арсан уу ч гэдэг юм уу тий. Тэр чинь хүртэл нөгөө мэдээж ойр дотныхоо хүмүүс санаа зовлгүй л яах вэ? Гэтэ нөгөө юмд бас хэмжээ хязгаар гэж байгаа. Тэр хүмүүс одоо тухайн хүнээс ингээд асуугаагүй хахад тий гуугаагүй хахад эсвэл дотроо бодсон ч гэж болно шүү дээ. Тэрийг төлөвлөсөн байх нь ч гэдэг юм уу тий. Тэгж нөгөө хитрхийн хушуу дүрх гэдэг зан чанар байдаг. За дахиад 3 тоо чи их баялаг. 3 тоо бардам занга хитрхи өсөх гэдэг. Түрүүн хэдүүлээ 1 тоо дээр эго ярьсан шүү дээ. Одоо энэ болохоор бардам зан багхгүй юу? Арай өөр гэд нэг юм хүнээс уучлалтгүй чадахгүй. Эсвэл одоо ялангуяа нөгөө хосын харилцаан дээр агуулх ажиглагддаг 3 тооныхан энд хэцэн чинь би яахлаарэ одоо энийг халамжилтын би яхаараа одоо хоол хийж өгөх ёстой. Өнөөдөр намайг ингэсэн юм чинь гэдэг юм уу те. Ийм бардам зам буулт өгдөггүй гэх юм уу? Гүргэр зам. Яадагаа. За. За тийм байна. 3 дээр зогсъё. За. Бол 3 дээр юмнууд байгаа. Гэхдээ яах юм одоо ингээд 3 дээр гिचээ. За тэгвэл саний ярьсан зүйлүүд ер нь бол анзаарсан бол 3-ын та айгүйх тийм юу байгаа зү эмоцийн тухай байгаа. Харин тийм ээ. Сэтгэл санааны байгаа. Тийм сэтгэл зүйч гэх юм уу юу мэр чинь тийм байгаа. За тэгвэл саний ярьсан зүйл ажиглагдж байгаа бол 3-ын тоогоо нэмэх рүү оруулах цаг болсон байна гэж үзэх нэ. Тэгэхээр аль болох өөрийнхөө хүрээллийг эерэг сэтгэлгээтэй хүмүүс нь позитив гэж ярьдаг шүү дээ. Эерэг сэтгэлгээтэй хүмүүсээр хүрээлүүлнэ. Тэгээд нөгөө юм жоохон
готрон үзэлтэй хүмүүсээс өөрөө жоохон зайгаа барьж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүсээс бүр ингэж харилцаагаа боль гэж байгаа юм биш. Одоо юу гэдэг чи өдөр болгон тийм хүнтэй уцаар ярьдаг бол тэр одоо татамжаа багасгах ч гэдэг юм уу. Их зүйлээр юм. Тэгээд ийм эмэгтэй хүний хувьд бол одоо нэг 3 таатай эмэгтэйнийг ярих гэдэг шүү дээ. Яагаад нэг юм амар эмоц яваад байгаа вэ гэхлээр хатны энергитэй байхгүй юу? Одоо нэг рeel мэл үзгэр жоох охтууд ингэж байгаа шүү дээ. I'm a queen гэж тэгээд байгаа шүү дээ. Намайг халамжлах хэвээр ангилдах хэвээр нэрээ би бол үнэхээр үзэсгэлэнтэй гоё охин гэдэг юм бүр жоохон охтууд хүртэл тэгээд байгаа шүү дээ. Тэгэхээр 3 тооныхны энергинд тийм байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм хатны энерги мэдрэн айгу гоё. Тэгээд ийм эмгтээлэг тэгээд ийм 3 тоо яаж гоё ирчүүч чаддаг вэ гэхээр ингээд эмгтээлэг хувцсан өмсөөл, өсгийтэй өмсөөл, будаал саний нөгөө queen гэдэг охтуудын хийдэг зүйлүүдийг хийгээд тах юм бол өсөө гоё янзлал те гоо сайхан ороод спа ороод саун ороод өөр юу ядг юм өөр юу ээж болж байна за хэлээрээ. Тэгээд ер нь юмштэй гой хувцас өмсөөл нүрээ гой будаал тэгэл хингүүч угаас ханасаа гой мэдрэмж төрдөг штеп. Тийм. За 3 тоо чинь бас их хэцүү тоо. 3 тоо одоо 3 тоо болон 4 тоо бие биенээ уусдаг тоо тахгүй юу? Тэгэхээр 3 тоо эсэргээрээ 4 тоо болчихдог. 4 тоо уусчдаг байхгүй юу? Oh my god. Тэгэхээр бүр эсэргээр эргэжтэйлэг болчихдог байхгүй юу? Саний нөө queen-ий чи эсрэг болчихдог. Тэгэхээр аль болох тэгэд ирэхлээрээ бүр ингээд нөгөө гэр бүлтэй нөхөр юм шиг айлын эзэн шиг хүүхдүүдтэй ч ихсэн ингээл аав юм шиг тийм болох гэдэг. Тэгэхээр аль болох эмгтээлэг энерги ялгаруулдаг юм жижигхэн зүйлүүдийг хийж авах хэрэгтэй. Тэгжээж буцаад нөгөө дөрвөлөө ууссан байгаа 3 тоогоо эмгтээлэг 3 болгоно. Илүү феномен байна зүг юм шүү дээ тийм. Өөзөн ингээл яа. Тийм. Тэгээд айгуу тийм юу байх хэрэгтэй тийм ихрийнхэн зан гаргаал нөгөө одоо хостоо ч гэсэн хосын харилцаанд ороод ингээд юм ялуухан, ялдамхан, тийм орил чарлсан биш. Эсрэгээрээ ирэх танхил байж чадах юм бол 3 чинь айгуу сайн нэмхрөө орж ийнэ гэсэн үг. Би бол одоо нэлээд нэмшүүгөө орсон байгаа байна. Чи хасруугаа орсон байсан гэж ярьсан тий. Байна гэдэг. 3 жилийн өмнө бол нэлээд хасруугаа орсон байсан юм байна. Тий одоо бодоход. Одоо бол бас гайгүй. Гэхдээ бол нэлээд одоо засах ажиллах чанарууд ч гэсэндээ бас байна. За 3 тоо хүүхдийн энергийг айгүй сайн дагуулж идэг тоо байхгүй юу? Тэгэхээр нөгөө амжилтын кодонд нь 3 тоо их байвал ер нь бол заавал хүүхдтэй болдог төрлийн хүмүүс. Тийм учраас хүүхдэд хайртай, хүүхдийг хүсдэг, тийм байх хэрэгтэй. Тэгээ хүүхдүүд рүү чиглэсэн зүйл хийх юм бол 3 тоо аягүй сайн нөхрөө орж өгдөг. Эсвэргээрээ одоо хүүхдийг хүчирхийлэх эсвэл одоо нөгөө хүүхд ахуулдаг шүү дээ. Аборт хийлгэх тийм зүйлүүд хийх юм бол бүр маш их асхар ордог байгаа. Яа ингээ 3 тоо болсон. За дараагийн тоо 4 тоо байгаа. Анзаарсан бол 3 тоо хөвчлэн эмхтэн хүн дээр ярилцсан. Ягаад гэвэл 3 тооны энерги маань эмхтэлэг энерги явж байгаа. Нөгөөтэйгөр 4 тоо маань эрхтэлэг энерги яригдж байгаа учраас хамгийн түрүүнд эрхтэн хүн дээр ярэ. За 4 тоо маань хасруугаа ороод ирэхлээр хамгийн түрүүнд эрхтэн ярьж байгаа шүү. За яг бас эмхтэн хүн байж болно. Гэхдээ түгээмэл эрхтэн хүнд ажиглагддаг зүйл юу вэ гэхлээр байгаа албан тушаал одоо хүч гэх юм уу те одоо албан тушаал ч одоо тухайн хүний хүчийг илэрхийлж байгаа юм үгүй юу? Одоо power гэсэн үг шүү дээ. Эрх мэдэл. Яг зөв. Эрх мэдэл нөхцөл байгаа албан тушаал эрх мэдэл нөхцөл байдлаараа далимдуулаад далимдуулж ингэж нэг буруу ашиглах гад өөрийнхөө эрх ашиг сонирхлыг ингэж тэтгэх гээд идэг болчдөг. Одоо
албан тушаалаа ашиглаад далимдуулах гэсэн үг юм уу тий? Тий, далимдуулах өөр юу гэж хэлмээр юм бэ? Яг үг орж ирэхгүй байна. Гэтэ чи ойлгоцсон тий. Тийм. За дээрээс нь нөгөө нэг хитрхи материалыг яагаад гэдэг вэ гэхлээр энэ тоо маань бас хасах руугаа ороод ирэхлээр хитрхи материалын зүйлийг хардаг болчдөг. Хит удаан хасах руугаа ороод ирэхлээр тэгээд хитрхи материалын зүйл хардаг болчихлоор ямар ч хамаагүй аргаар тэр материалын зүйлийг авах тэр албан тушаалд очих дээрээс нь нэг амбицлог тоо байхгүй юу? Тийм учраас ямар ч хамаагүй одоо бохир аргаарч хамаагүй гэх юм уу та. Тэрэнд хүрэх гэдэг болох одоо магадлалтай. Маш их хасах руугаа орох юм бол шүү. Тийм одоо ингээд тий. Дээрэс нь агиух тийм юм дүрм журм яг нэг юм өөрийнхоороо байлах гад ив гэсэн бол ингэн гэдэг нөгөө ямар ч юм уян хатан байдал байхгүй болох гэдэг агиу тийм strict. Тийм болох гэдэг болчдөг. Эрэгтэйчүүд маань дөрвийн дотор эрэгтэйчүүд ууг нь бол эсэргээрээ аягүй тийм уухгүй маш их эрэгтэйлэг тэгээд юм буур суурьтай яг нэмэх рүүгээ орсон дөрөв бол эсэргээрээ тийм буур суурьтай бүр гэж нөгөө одоо нөгөө найдаж болох үз гэр бүлээ авч явах чадвартай тэгээд хариуцлагатай хүчтэй нөгөө дөрвийн энерги чинь биеийн хүч аягүй ихтэй хүмүүс гэдэг байхгүй юу тийм хүчтэй ажилсаг вау маш сайн нэмэх рүү орлоо эсэргээрээ аягүй тийм айгүйх давуу талтай хасах руу оруулах юм бол маш хүчтэйгээр хасах руу оруулах юм бол бүр юу болох гэдэг хэвээр маш болох гэдэг. Тийм эсэргээр болох тэгэхээр тийм тэгэхээр энэ дөрвийн тоо айгүй тийм чухал тоо юм шиг надад санагдаад байдгийн. Тийм байна. Одоо яг амар гоё бурсуртай амар тийм тий хариуцлагатай, системтэй, зоригтой, тэгээд нөгөө юу сахилга баттай. Тэгээд ийм хүмүүс ч юм болохоор дөрвийн тоо дамгаалсан хүмүүс бас ер нь бол гэхдээ хаана байршиж байгаасаа хамаарат бид нар ч одоо энэ 5 шид задлахад 40 тоо гарч ирж байгаа шүү дээ. Хаана байршиж байгаасаа хамаарат дөрвийн тоо дамгаалсан хүмүүс агиох нөгөө спорт нөгөө амжилттай байгаа спортын тамирчид байдаг шүү дээ. Яагаад гэвэл эдгээр чинь нөгөө системтэй, сахилга баттай, одоо сая яриад байдаг шүү дээ. Хариуцлагатай, хүчтэй ажилсаг гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ шинж чанарууд аягүй дамгаалсан байгаа учраас тийм амжилтанд хүрдэг хүмүүс гэдэг байхгүй юу. За дээрэс нөгөө аврагчид байдаг шүү дээ. Гал одоо ам гал унтраагаа ангийнхан цагдаа, цэрэг одоо нөгөө бусдын төлөө өөрийнхөө золиослж ингэж зоригтой баатарлаг байгаад энэ тоонууд чинь аягүй сайн нэмхрээ орцсон байгаа учраас тийм байдаг. Эсвэргээрээ энэ их тоочин тэр чигээр хасах руугаа орчих юм бол түрүүний миний ярьж эхэлсэн нөгөө муухай юм ярьсан шүү дээ би тэднэр чинь юм гэсэн шимшиг дуулаагаа тий яг зөв. За тэгээ дээрэс нь хасах руугаа ороод ирэхлээр юм ямар ч мэдрэмжгүй аа тийм хүчин сэтгэлтэй юм шиг болчдөг тий. Тэгээ яадгийн тэгээ одоо юу гэдэг чинь тийм одоо ямар гацаа гэсэн үг гэдэг. Тий. Хоёул нэг юм хов бацж байгаа шиг болчихлоо шүү. За яах вэ? Тийм хүмүүс байдаг штэ. Тийм хүмүүс байгаа. Тэгэхээр угаасаа энэ тоонууд чинь угаасаа хоёр талтай. Нэмэх хасах гэдээ байгаа. Тэгээ анзаарах юм бол бас гэл буруугаар явж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү. Тэгэхээр ганцхан дөрвийн тоог яриаггүй шүү. Тийм. Тэгэхээр мэдээж аль аль нь л байгаа. За нэмэх рүүгээ орохын за тэгээд хасах ярьж ирсэн шүү дээ. За эмэгтэй хүний хувьд болохоор одоо сая эрэгтэй ярьсан шүү дээ. Эмэгтэй дөрвийн тоотой эмэгтэй хүн болохоор илүү түрүүн ярьсан шүү дээ. Жохон эрэгтэйлэг болох гэдэг. За заавал гадна талаас эрэгтэйлэг байх албагүй. Яг эрэгтэй тоог агуулсан хүн маань шүү. Түрүүн бол 3-ын тоог агуулсан бүртлөө эрэгтэйлэг рүүгээ шилжээд жохон их гэдэг гэж ярьсан бол яг цэвэр 4-ийн тоогоо агуулсан эмэгтэй хүн маань гадна талаас гоо эмэгтэйлэг байж болно. Яг доторх энерги нь болохоор тийм хүчтэй, эрэгтэй хүн шиг тэгсэн мэт тийм хариуцлагатай тий гэр бүлтэй бас яг ийм
илүү хариуцлагатай байгаад бас амбицтай эмэгтэй хүмүүс дөрвийн тоог бас байдаг. Нөгөө карьерийн хувьд ингээд агуулаг дарга болоод захирал болоод байгаа эмэгтэйчүүд бас энэ дөрвийн тоо ер нь бол их хвчлэн бас агуулсан байгаа нь их ажиглагддаг. Тийм. Биеийн хүч нь бас дөрвийн тоон дээр маш их анхаарах зүйл юу вэ гэхлээр биетэйгээ аягүй сайн ажиллаж явах хэрэгтэй. Ерөөсө хөдөлгөөний дутагдалд орж болохгүй. Хөдөлгөөн хийхгүй л байгаад ах юм бол ер нь хасах энерги рүүгээ ордог. Гэт ядраад байгаа мэдрэмж аваад байдаг. Гэт амраад байгаа боловч ингээ ядраад байдаг хүмүүс өдөрчтэй. Би ингээд өвдөөл чилээл хөвцнээсээ болоод чилээл ингээд байгаа ч юм болохоор дөрвийн тоогоо ажилуулахгүй энэ биеэ булчингаа ажилуулахгүй хөдөлгөөн хийхгүй байгаа учраас эсэргээрээ ингээд хасах руу ороод ядраад байгаа мэдрэмжийг энергигүй болоод хасах энерги рүү ороод байгаа бэлтгэж байгаа. Айгуу сайн бас удирдах чадвар өндөртэй нэгийн тоо шиг. Тэгээд их зоригтой хүмүүс байдаг. Тэгэхээр энэ дөрвийн тоог нэмхрээ оруулах юм бол би бол айгуу дуртай энэ тоонд. Айгуу тийм сайн ингээд ярингууд яг тийм хүчрхэг юм мэдрэгдсэн ч юм. Тийм хүчтэй хүмүүсийг яриад байгаа суртай хүмүүс байдаг шүү дээ. Надад л тийм өөр суртай найдаж болохоор тэгсэрнэ тийм айгуу тийм мундаг. Хариуцлагатай. За тэгэхээр хамгийн гол чухал өгөх зөвлөгөө нь юу гэхлээр материалын зүйл рүү хэтэрхий орж болохгүй. Тэгэхээр энэ материалын зүйл рүү орохгүй байхын тулд илүү сүнслэг байдлаа давхар нөгөө ажилуулах хэрэгтэй болно. Тэгэхээр ийм философи ном унших, одоо юу гэдгийг яг ийм дасгалал хийх, йог хийх, яг нэг сүнслэг хоёулынгийнх нь өмнөх парт дээр яриадсан гурвалжин байсан шүү дээ. Сүнслэг гурвалжин гэдэг тэрийг цуг ажилуулах хэрэгтэй. Хувийн хөгжил талаасаа яг тарих тал руугаа гэсэн үг. Нөгөө гарт барихдаггүй, нүдэнд үзэгдэхгүй үзэл бодлоод гэж яриадсан шүү дээ. Тэр зүйлүүдтэйгээ цуг хамтд нь ингээл дэмжиж яваад авахгүй бол материалын гурвалжин руугаа хит ороод ирэхлээрээ тэрнээс өөр юм харж чадхаа болоод тэгээд хасах руу ороод явцдаг. Явах гэдэг. За ийм байна. За тэгээд үлдсэн 5-аас 9 хүртэлх тоогоо хоёулаа дараачийн партаараа оруулъя гэх үү. Тэгэхгүй бол яг нэг яриагаар айгүй олон мэдээлэл болоод явчих гадээ. За дээрэс нь надад жоохон сунжирх гад ч гэдэм үү те хитрхи урт болох. Тийм. За тэгээд энэ дээр нэмж хэлэхэд одоо хоёулынхаа ярьсан энэ амжилтын код дээр байгаа зан чанар болон зөвлөмжүүд байж болох хамгийн богинохон болгосон, хамгийн ерөнхий болгосон жижигхэн зөвлөмжүүд баггүй юу? Тэгэхээр зөвхөн саяны одоо энэ подкастаар хэлсэн зүйлүүдийг хийгээл тэр тоог тэр чигээр нь нэмэх рүү оруулна гэсэн үг биш. Яг гэвэл нөө тоо яг хаана байршиж байгаагаас хамаарна, юутай хосолж байгаагаас хамаарна гэх нарийн зүйлүүд байгаа учраас илүү их мэдээлэл авахыг хүсвэл хувийн зөвлөгөөл авч иж явна гэсэн үг. Гэхдээ та бүхэн маань энийг сонсоод хэрэгжүүлээд яваад ирэхлээр үр дүн мэдрэгдэнэ. Тийм учраас хэрэгжүүлээд үзээрэй. Тэгээ үр дүн гарах юм бол бас комент хэсэгт үлдээвэл бид хоёр их баярлалаа шүү. Тийм, гарсан үр дүнгээ хаваалцаарай. Ер нь бол өөрийгөө анзаараа тэгээд байх ч гэсэн үйлдэл авч аваарай. Одоо цаг хугацаа энерги зарцуулаад бидний яриаг сонсож байгаа юм чинь баг ч гэсэн үйлдэл аваа. Тэгээд үр дүнгээ бас бусдаагаа хаваалцаад нэг нэгэндээ урам өгөөрэй гэж хэлмээр байна. Тийм. За, дээрэс нь яг уу зөвлөмжөө дагаж чадахгүй байгаа хүмүүс гэж болно шүү дээ. Жохон нөгөө юм тархин дасцсан байгаа учраас нөгөө тархин эсэргүүцээд ч юм уу те. Тэгэхээр заавал зөвлөмжөө авахгүйгээр тоонуудаа гоё ашиглаад хэрэглээндээ оруулаад авах боломжтой шүү дээ. Нийлж нь тэгээ үр дүнгээ харчиж болно. Тийм. Нэрээ энэ тоонуудыг түгээмэл ингээ ашиглаад ахаар нэрээ л үйлчлээд байна уу да гэдэг угаасаа заавал анзаарагдана. Тийм болохоор манайхаа ядаж хамгийн нэгдүгürt амжилтынхаа кодыг тодорхойлоорой. Тэгээд again тэр одоо description хэсэгт байгаа бичлэгнээс амжилтынхаа кодыг тодорхойлж авцгаагаарай гэж.
хэлмээр байлаа. За өөртөө хоёлаа юу ярих вүлээ? Дараагийн партаар 5-аас 9 оруулчих. Тэгээд бас юу яасан бэлээ? Парт 3 дээр маань дахиад хүмүүс өдөр сараа үлдээсэн багш байсан тий. Тэрний дараачих дээр оруулъя да тий. Тэгээ эсвэл парт 5-аа төгсгөлт ч юм уу те ядаж тэр сүүлд оруулсан хүмүүсийнхэн бас тийм сар үс дээр нь бас нэг хичгэн хөөрхөн зөвлөгөөнүүд өгчүүл тийм ээ. Тэгээд өдөө хүртэл ингээд битэртэй хамт байгаа, битэрийн яриа сонсож байгаа хүмүүстээ бас маш их баярлалаа. Битэрт нь бас маш их уран болж байгаа шүү гэж хэлмээр байна. Гинч гингөтэй тий. Би чамаа гүйцэлгөх гээд билегээд заахгүй юу? За. Хэлмээр байна. Гүйцэлчлээ шүү. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Дараагийн дугаард уулзцгаая. За баяртай. Баяртай.